Манайх одоо хашаандаа ингээд 5 төрлийн алим чавг үржүүлдэг. Одоо ямар ч хэлсэн Дархуул аймагта алим чавг үржүүлж нутагшуулж байгаадаа маш их таатай байдаг. Миний хувьд одоо хавар намар хоёртой манайхаас одоо бодвол хангалттай 100-аас 150 ширхэг алим чавгны одоо үржүүлэг бол гарч байгаа. Ард иргэдэд очиход бас маш сайн чанартай өрсөлдөө гардаг. Багаасаа ер нь манайх ер нь тийм эко байх сонирхолтой. Ээж маань бол аягүй тийм мод тарих, ногоо тарих их хоббитой. Өвөө маань хажууд байдаг гэсэн болохоор ер нь үргэлж ингээд шуугаа, мод ногоо тарих хүмүүст орж ирэхээр ингээд ногоо тарь өөрсдөө та нар юм хий сур гэсэн л тийм юм ярьж идэг байсан болохоор тэгээд ерөөсөө энийг л хий гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Тэгээд олон айл өрхүүдийг эко ногоон байлгах хүсэл сонирхолтой. 5 төрлийн алим дотор маань болохоор минжит болгон сорт, мэлбад тэгээд одоо шар ногоон, ягаан гэсэн алимнууд гарч байгаа. Чавг маань болохоор 3 төрөл байгаа. Улаан, ягаан, шар гэсэн 3 төрлийн чавг үржүүлж байгаа манайх. Алим чавгныхаа модыг бол би биогум бордогоор борддог. Ингэснээр одоо алим чавг маань бас их ариун урах цавдаг, модондоо бас хижээл өгдөг. Ийм болохоор би биогумыг хэрэглэдэг.